Монгол Улсын ерөнхий сайдын бүгд найрамдах Солонгос улсад хийсэн айлчлалаар Улаанбаатар хотын агаарын бохирдол орчны асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг зорьсон ажлуудаа бүтээсэн айлчлал боллоо гэж гадаад харилцааны сайд мэдгдсэн юм а. За айлчлалын үеэр шийдсэн 30 жилийн хугацаатай жилийн 0.2% хүүтэй 500 сая ам.долларын зээл бол олон улсын валютын сангийн хөтөлбөрийн өрөөнд орж ирж байгаа зээл учраас зориулалт, зарцуулалтанд нь эргэлзэх хэрэггүй гэсэн юм а. 500 сая долларын одоо зээлийн тухай асуудал яригдж байгаа. Ер нь бол тэгээд энэ гэрээг зурсан. Тэгэхээр энэ дээр нэмээд 200 сая доллар өмнө нь бол одоо 300 сая долларын асуудал гэрээ зурагдсан байсан. Тэрний одоо 100 сая доллар нь бол Монголд аваад одоо төслүүд нь хэрэгжгээд эхэлсэн байсан учраас үлдсэн 200-ийнх нь асуудлыг бол одоо үйлчилж исэн гэрээ хэлцээр нь дуусч исэн учраас сэргээж байгууллаа. Тийм учраас 700 саяын гэрээ хамтдаа байгуулагдсан. Гэхдээ эндээс тэр 500 сая одоо долларын хэлцээр бол одоо шинэ хэлцээр байгаа. Замун манай улс айлч улс оронд очисон уул уурхаагаараа нүүр тахалж, за бусад улс орнууд ч гэсэн уул уурхаан салбарыг илүү сонирхдог. За тэгвэл энэ удаагийн айлчлалаар манай улс хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах. За эдгээр салбарт бүгд найрамдах Солонгос улсын талаас дэвшилтэй технологи нэвтрүүлж, нэмэн үртэх шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар эдийн засгийг төрөлжүүлж, туршилгаасаа хуваалцаж, хамтран ажиллах боломжийг бүрдүүлж иржээ. Тэгэхээр Солонгосын тал маань бол ийм төвшөнд хүргэж ажиллая, харилцаагаа өшөө тэлэх ёстой гэдэг асуудлыг ярьж байна. Айлчлалын үеэр бас иргэдийн визний тухайч асуудал яригдсан. Энэ дээр бол Монгол Улсын ерөнхий сайд ялангуяа Солонгосын ерөнхийлөгчтэй уулзаад ярьж байхдаа бол хоёр орны иргэд алстаа бол визгүй зорчих ёстой. Өшөө өнөөдөр байж байгаа энэ визний одоо тогтолцоо дэглэмийг бол бид нар хөнгөвчилж өгөх ёстой. Цаашдаа бол бүр визгүй зорчих ёстой гэдэг энэ одоо асуудлыг бид нар бас нэлээд зүтгүүлж одоо ярьсан. Нэлээд төлхөө ярьсан. За мөн энэ 2017 оны 5 дугаар сард Вашингтон руу Монгол улс дахь Америкийн улсын элчин сайдын яамнаас монголчуудад улирлын чанартай ажлын виз олгох хүсэлт явуулсныг шийдэж өгсөн тухай мэдээг дуулгалаа. Тэгээ их олон орнууд дотроос энэ бол зөвхөн Монголд өнөөдрийн байдлаар ийм шийдвэр гаргаад байгаа. Энэ нь бол бас манай дипломат албаны үйл ажиллагааны бас үр дүн амжилтаа гэж бид нар бас үзэж байгаа. Тэгээд одоо Америкийн нэгдсэн улстай бид нар зөвлөлтөх уулзалт энд хийн. Яг энэ үеэр бол энэ асуудал бүр эцлэн одоо албан ёсоор Америкийн тал манайд бол энийг мэдгдэх баха. Мэдгдэнэ гэж бид нар ойлгож байгаа. Зэн дуулахад Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамнаас олгодог H2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлуудад ажиллах хүч авах зорилттой. За харин H2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлууд, за жишээ нь аялал жуулчлалын салбарт ажилчин авахд ашиглагддаг гэсэн юм а. За тэгвэл Монгол улсын иргэдэд эх 3 дугаар сараас H2B визийг олгож эхэлнэ гэж тус улсын элчин сайдын яамнаас мэдээлээд байна.